Монголын зүм бэлэгчдийн томоохон төлөөлөгч Шүрэн цэцгийн Роза. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй сайхан энергийг өөрөөсөө цацруулсан ухаалаг бүсгүй талаар хүргэж байна. Түүний хүмүүс шулам гэдгээр нь мэднэ. Аяд үзүүлэн ааштай, зочломтгой, хүн бүртэй найрсгаар инээмсэглэн харьцах түүнийг гаднаас нь хараад хинч далдын мэдрэмжтэй шулам гэж хэлэхээргүй. Монголын зүм бэлэгчдийн томоохон төлөөлөгч Шүрэн цэцгийн Роза. Ховд аймгийн Манхан суманд 1984 оны 5 дугаар сарын 21-нд Шүрэн цэцгийн бага охин болж мэндэлсэн байна. Тэрээр энэх чадварыг эмээ тогтохын гисэглэнгээ суралцсан бөгөөд 7 настайгаас өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн дал чадвараа хөгжүүлэн маш олон хүнд буян үлдэж явна. Миний одоо энэ эрдэм чадварыг авсандаа манай энэ хоёр буурайгаас өвлөгдөж дамжигдаж явж байгаа. Би багасаа эмээ дээр өссөн. Манай эмээ айгүй мундаг, үздэг, айгүй сайн тэгж яс барьдаг хүн байсан. Хичнээн энгийн нууцлаг байгаад чи хүчтэй, чадaltaй бол жингийн цуваа тасрахгүй гэж эмээн түнд өдөр бүхэн хэлдэг байж. Тиймдээ чи тэр зөнч Роза олон нийтэд ил байхыг нэг их хүсдэггүй юм. Розагийн шав анууд зүм бэлгийн тулаан тэмцээнд амжилттай оролцож өөрийн авьяас чадвараа хүмүүст хүлээн зөвшөөрүүлж чадсан. Түүний амжилттай багшийн чадварыг чимээгүйхэн илтгэх мэт. Одоо тэрээр 13 шав төрүүлсэн бөгөөд шавнар нь бүгд тус тусын зам мөрийг хөөн үйлээ хийж явна. Хэн нэгний төлөө хийсэн үйл бүрээсээ аз жаргал мэдэрдэг зөнч Роза. Сэхэнд орсон хүнд байгаа хүүхдэд туслан хөл дээр нь босгосон юм. Маш олон хүнд энэ мэтчлэн тусалсан байдаг. Тиймдээ ч түүнийг ард түмний санал асуулгаар ард түмний гавьяатаар шагнасан. Мөн 2018 онд ч төр засгийн энэ үйл хэргийг өндөрөөр үнэлж алтангадас одонгоор шагнасан байдаг. Маш олон хүн туслахыг хүсдэг. Маш олон хүний зовлон нэмэлж тэднэртэй ярилцаж, хугаалцаж, уйлах үедээ уйлж ингэж байх надад аз жаргалтай. Харин тэр хүмүүс оронд нь надад баярлах маш их урмыг авдаг. Намайг зорж ирдэг хүмүүсийн дийлэнх нь амьдрал нь болж бүтэхгүй. Ямар нэгэн зовлон зүдгүүртэйдээ л ирдэг. Тиймээс миний ажил бол маш их адармаатай, хүнд ажил. Тэглээгээд бууж өгч болохгүй гэж боддог. Надад оногдуулсан хувь цаяа үүрэг гэж ойлгодог хэмээн зөнч Роза хэлсэн юм.